Сэмцэнэ Невлайн сургууль зуршлын төгс эрхлэн дэлгэж би Момшигийн бодлого болон бодолтод өнөөдөр болохоор Японы эцсийн онцлог хөтөлбөр буюу Момшишлалтын 2019 оны материал мэргэжлийн сургууль бодлого математикийн 1-6 гэсэн чинь ийм бодлого байна. За тэгээд яхаа AN гэдэг манлаар ийм дараалал байгаа байна. Тэс чи geometry progress гэж өгсөн юм байна. Агаар авчичээд. Тэгмүтэ A1-ээс A3-ыг нэмсэн чинь 14, A2-аас A4-ыг нэмсэн чинь 72 гардаг. И дараах нөхцлүүдийг хангадаг гэсэн үг тийм. За тэгээд яхаа бид нар болохоор дарааллынхаа эхний гишүүнийг нь А гэж тэмдэглэчи. Тэгэнгүүтээ нөгөө geometry progress-ийн ялгуур гош тийм үү? Араар үчээд яваад байгаа нэ. Тэрийг R гэж тэмдэглэчихэд гэх юм бол A-нд болно, A-нд болно гэсэн. За юу гэдгэлээ geometry progress дээр болохоор яа тийм. За тэгвэл A гэсэн юм бол А-г нь л тэмдэглэчи тийм. Эхний гишүүн за A-ны тэнцүү А гэж тавьчих. Geometry progress гэхээр дараагийн гишүүд нь болохоор араар үчээд явж байгаа тийм үү? Өмнөх гишүүнийг араар үчээд. 3 гэх юм бол яхаа A-ын квадрат гэж тавьчих тийм. Ингээд A4 гэх юм бол A-ын куб ер нь явж байгаа A-n гэх юм болохоор A-ын n-ээс хэсэг зэрэгтэйгээр хэдэж. Ингэж тавьж болно. Өөр яах юм бэ гэх юм бол A-n тэнцүү эсвэл яах юм A-n-ээс хэсэг нэгийг өөрчлөлт нь R гэж тавьж болно тийм. Өмнөх гишүүнийг R тавих үүчээр гарч ирээд байгаа юм чинь тийм үү. Ингээд бичээд үзэх юм бол бас яг болж болгоно. A-n дээр нэмхнийг нь болохоор A-ны үүчилт нь R авах юм чинь энэ хоёрыг орд нугаачихгүй юу. Тийм бол A-n дээр нэмхийн нэг тэнцүү A-n-ээс нэг хуваах нь A-n-тэй ийшээ үржих боллоо гэхээр A-n тэнцүү A-n дээр нэмхийн нэгтэй A-n-ээс хасах нэгтэй тийм энэ дэр квадраттай. Ерөөсөө geometry progress-ийн болохоор A-n тэнцүү язгууртор A-n дээр нэмхийн нэг A-n-ээс нэг эгдийн A1 A2 гэх мэтчлэн цуул авчиж байгаа шүү дээ тийм үү. Энэ-ээс нэг A-n дээр нэмхийн нэг гэвчихээр энэ одоо энэ гишүүнийг яаж болох вэ гэх юм бол хоёр хажуудлынхаа гишүүнийг үржээд язгуур авчраас гаргаад ирнэ гэсэн ийм бол хэлж болно шүү. За өөр юу байна гэх юм бол дараалал байгаа тийм үү. S-ийн эхний n гишүүний нийлбэр гэхээр A-ны нэмхэн гэж явсараад A-n хүртэлх нийлбэртэй. A-гаар нь бичих юм бол A байна, A-R байна, A-R-ын квадрат байна, нэмхэн хэмжлэн явсараад нэмхэн A-R-ын n-ээс хас нэгэ шүү дээ тийм үү. Тэгээд A-г нь халтнаас гаргачаар нэг дээр нэмхэн R, нэмхэн хэмжлэн явсараад нэмхэн R-ын n-ээс нэг болчихно. За энийг болохоор бид нэр билээ. R-ын n-ээс хасдаг нь хасын доор нь хитаан тавь тий. Хас нэг хуваах нь R-аас нэг гэж тавьчихж байгаа. Тэгээд урталт нь атах. Анхны гишүүн тэнгуүтэй хэдэн гишүүн нэмж байгаа тий. Тэгээд ялвараас хас нэгтэй хас ялвараас хас нэгтэй. N гишүүний нийлбэр болдог ийм томьёо болгоо шүү. За geometry progress гэж юм тийм юм байх юм байна гээд. Энд дээр болохоор geometry progress за ийм хүмүүсүүдийг хангацсан бол энийг нь олон гоцсон байгаа тий. За ерөөсөө эхний гишүүнийг A1-ийг болохоор A гэж тэмдэглэе гэсэн байгаа. Тийм бол A2 гэдэг маань AR-тайгаа, A3 гэдэг маань AR-ын кубтайгаа, A4 гэдэг маань энэ дэр квадратаар шүү тий. AR-ын кубтайгаа гэж нэгжчээд тэгээд A1 дээр нэмэх нь A2 нэмэх нь A3 тэнцүү 14 гэж өгсөн юм бол энэ чинь өөрөө A нэмэх нь AR нэмэх нь AR-ын квадрат тийм үү. Энэ тэнцүү 14 гэж өгсөн гэсэн үг шүү дээ. За би эндээс болохоор шууд хаалнаас А гарчиж бас болохоор юм байна тий. Хаалнаас А гаргах юм бол 1 байна, R байна, R-ын квадрат байна гэж тавьж байгаа тэнцүү 14 гэдэгс тавьчих болно. Нөгөөх нөхцөл нь болохоор юу гэсэн A2, A3, A4-ыг нэмэхээр хасах 42 гарч ирнэ гэсэн байгаа. Нэгэд дахиад R-аар авчих юм бол энэ бол AR, энд AR-ын квадрат, энд AR-ын куб тийм үү. Тэнцүү хасах 42 юм байна. AR-ыг хаалнаас гаргаж болж байна. Тэгэхээр энэ дээр нэг үлдлээ, энэ дээр нь R нь үлдлээ, энэ дээр нь R-ын квадратаар гэж үлдлээ. Тэнцүү хасах 42. За энэ ерөөсөө яг уу би A гүрждэг нь эн чинь өөрөө 14 штэй гэдэг нөгөө талд нь оруулж байгаа. Энд A нь байна. Тэгээд яхаа нийтийнх нь R квадрат байна. Энд чинь ерөөсөө 14 штэй гэдээ оруулж байгаа юм бол энэ дээр бол юу вэ? 14 R тэнцүү хасах 42 гэж гарахаар байгаа зү. Буцаад R-ыг нь олчих тий. R тэнцүү хасах 42-ыг хуваах нь 14 юм байна. Дээдлэл дотлогоо 2 тугаагаар үзвэл хасах 21-ийг хуваах нь 7 юм байна. 20-ны чинь 7 тугаараа 3 болчихтой. R тэгвэл хасах 3 байсан юм шүү. Энэ R дээр энэ дээр хасах 3 тавих юм байна гэж. За тэгээд эхний гишүүн нийт вэ? Эхний гишүүн нийтийг мэдэхгүй. Гэхдээ би шууд энийг ашиглаж болно шүү дээ. Тэгвэл A тэгээд нэг дээр нэмэх нь R гэсэн чинь хасах 3. Нэмэх нь R-ын квадрат гэсэн чинь хасах 3-ын квадрат болчихно. Хаалтаа хагаа тэнцүү 14 гарч ирэх ёстой. A хаалтан дотор за 1 байна. Хасах 3 гэдэг юм бол ингэж хасах 3 болж тавь тий. Нэмэх нь гээд хасахын нэмэх болчих шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ дээр нэмэх хийсвэр нь тэгээд тэнцүү 1-ээс 3-ыг хасаад хасах 2 9 гэхээр хасах 7 юм уу? Хасах 7 биш ээ. Зайт шүү. 9 дээр 1 нэмээд 13-ыг хасаад 7 гэж 7A гэж 7A тэнцүү 14 юм байна. Тэгэх юм бол A гэдэг бол ерөөсөө 2 юм байна гэд. Энд дээрээ A-г хаваа 2-ыг тавьчаа гэж.
За apply нэлээ. Баярлалаа баяртай дараадах нь олцъя.